Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын эмчил радио 88.3-аас 7 хоногийн дагаас басан гарагийн 21 цагаас хүргэж байгаа айцаа хамтдаа давцгаараатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 14-ний даваа гарагийн дугаар шууд өрхөд бэлэн болоод байна. Студид хөтлөгч Хамцаа Ами, найруулагчаар Бархуугийн Чин Батнаар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Мөми дабл имлэг Туркийн тэргүүлэгч их сургуулийн цогцлбор имлэг хамтраа ажиллаж байна. Шонхруудад өчмөлөг хүргэе. Яа бүгдэнд нь чимдээ. Нисгэд бэлнэ үү? Билээ. Хотлуулганд бэлнэ үү гэд юу илээ гэж бодлоо шүү дээ. Саранд орч. Нисгэд бэлнэ үү гэх шиг тулаанд бэлнэ үү гэхчихсэн шүү. Андуурчлаа. За тэгэхээр өнөөдөр сүнс ярддаг өдөр тэгэхээр нэвтрүүлгийн юуны тухай ярихад товчхон дурдъя. Хачиргалтай эгч гэсэн түүхийг та бүхэндээ ярих гэж байгаа. Тэгээ би Солонгос түүхүүдийг төлөвлөгөө та бүхэндээ орчуулга хүргээд байгаа. Тэгээ энэ түүх маань бол хоёр хэсэг хуваагдахаар байгаа. Тэгэхээр өнөөдөр хачиргалтай эгчийн нэгдүгээр хэсэг нь хүрнэ гэсэн үг. Тэгээд одоо ерөөхдөө цаашид орчуулах материалууд маань дандаа ер нь хоёр хуудас гэнэ. Хоёр нэвтрүүлэг түүнээс дээш нэвтрүүлэг үргэлжлэхээр урт материалууд байгаа учраас ингээд хуваагаад байгаа шүү гэж хэлж тэ. За нэвтрүүлгийн групптэй нэгдэж амжааг аваад манайхан бас групптэй нэгдээд ороорой. Одоо чинь 64 болцсон явчихсан уу? 65 орсон шүү дээ. Ороорой. Тэнд чи ер нь бүх мэдээл ороод явчихдаг. За тэгвэл хоёр багтах юм байна, тийм ээ. За би Монгол сүнснийхээ түүхийг ярина өнөөдөр мөн бог нь хоёр түүх ярина. За миний нөгөө урт түүхүүд нь дууссан эсрэгээрээ. Миний их урт нь дуусаад биш бог нь дууссан. Эхэлж байгаа шиг байна тий. Урт нь эхэлж байгаа шиг. Миний болохоор уртууд нь дуусаад богнууд нь буюу хоёр түүхийг хөвчлэн хүргээд байгаа. За ингээ хамгийн ихнийх нь болохоор манаачад шүглсэн зүуд гэж байгаа. Сонин юм бэлээ. Энийг хүргэе. За дөнгөж барьж байсан өндөр барилгууд руу шүн зүүдлээд явж орсон галхуу сэрэн сэртлээ нүдэндээ харагдсан бүгд туйлгүй итгээд ингэ явж байсан юм байна. Эхлээд тэрээр гэрийнхээ хажуугийн дутуу барьсан 9 давхар руу морь харахаар тийшээ орж явах юм байна. Гэтэл бүтчин сандарсаар нэг давхард орсон ч шээс нь богдоодч байх шиг гарч өгөхгүй хачин санагцаар өөрийн мэдлгүй мухар модын шатаар хоёр давхар өдөгсөд гараад ирсэн байна. Яг нүд нь шороо цэмэд бүрхийлгэн түүний чанх хур талд нь нүд нь час улаанаар аргилдсан хүгэлгэр хар нохоо хаанаас ч өсрөн бууж ирмэгцээ араас оёогоо ярилцуулан муухай архирч хэлсэн байна. Айсан галхуу хоошоо эргэн хармагц дээшээ тулгад тавьсан төмөр шат байхыг олж хараад санд минь өсрөн зурж ухаан зулггүй тийшээ авирч гарсан байна. Томхор нохоо араас нь өсөрч бараг өсгийг нь зууж аваад хоцорхон тэр. Галхуу дээшээ авирсаар хананд гарсан цорхогоор өнгөж харвал толгоо нэргээд золтоол нөгөө өндөр шатнаас игээтэл унтсангүй. Уг нь энэ барилга 3 давхар хэртэй боловч галхууг дээрээс нь харахад бараг 12 давхар юм шиг бяц унмаар нэлээч өндөр харагдсан байна. Ингээд доошоо буй гэтэл нөгөө айхтар нохоо доор нь араа шүдэ ярцаалхан шат руу хүн шиг мацх нь холгүй бүр отоод ингээд зогсоод байж л дээ. Хажуухан талд нь сайхан цэлгэр тавцсан байх боловч тийшөө очихын тулд толгой иргэм өндөр дээрээс заавал твэр хэрийн бүдүүн төмөр турбан дээгүр дамжин тийшээ гарах байж л тийшээ очих бололцоотой юм байна. Ингээ нилийн дор гэр нь төмөр хашаан дотроо хөмөрсөн аяг шиг бөмбөгөд харагдах юм байна. Эхнэр хүүхдүүд нь гадаа яваа бололтой тэгэхээр нь дээрээс нь орилж гинэлтэй. Галхуу хоолооныхаа хэрээр хамаг чадлаараа гэр бүлийн нэг анхаарлыг татах гэж хөөш би энд байна. Намайг гарч авраач. Хөөе та нар намайг сонсож гинүү би энэ дээр чинь байж тээ гэж чарсан боловч хинж түүнийг бүр сонссончгүй харсанчгүй. Гэхдээ энэ өндрөөс хинж түүнийг сонсох үлээ дээ. Галхуу буу чадалгүй нилийн удасныхаа эцэст нөгөө төмөр турбаан дээгүр зориглон дамжихаар шийдсэн байна. Өөрч буу гарах гарц байгаагүй. Хоёр хүлэр нь халтарч их гээд болохгүй байсан тул гараараа тулан арай хийж бараг л нүдэн аних нь холгүй тэмтчин мөлхсөөр голд нь хүрээд доошо харвал золтоол унчихсангүй. Тэр дор байсан газар дайвал зөхөлснө яг л нүдэн дээр нь тулаад ирэх шиг болж л дээ. Тэгээд галхуу бодож гин. Үгүй та нэрээ энэ хүндий турбааныхаа дээгүүр нь биш голоор нь мөлхөө явцдаг байж л дээ гэж харамсан бодсон ба. Тэгтэл турбааны дотор талаас хин нэг нь зөөлхнөр зохиж гисэн ба. Хөөе би яг чиний наад зогсож байсан газраас хальтраад газар бит цунаж өгсөн штэ гэж хэлэх шиг болсон ба. Галхуу гэнэрээ эн чи юу вэ? Хэдхэн хоногийн өмнө тэдний хажуугийн дутуу барьсан барилга дээрээс гудамжны тэнмэл нэг хүн харцаа сулгаалах гэж яваад халтарч унаад хүчгсэн дээ. Гэхдээ тэдний гэрийн хажууд ийм өндөр 12 давхар барилгын хуучинсыг байхгүй шүү дээ гэж бодоод саяын сонин дуг сонссон доош тэр айгаад байсан турбан дээгүүрээ зоригтой нарахгүй давж гараад цаа талын хавтан дээр нь өсрээд бууж амжиж. Тэр дараа төмөр
төмөр турбаараа өнгийн харвал хөндөй дотор нь бөөр хийсэн цагаан манангаас өөр юу ч харагдсангүй. Нөгөө бөөрийнхээ ман нь яг л хүний амнаас суунаглан гарч буй тамхины утаа шиг төмөр турбаанаас зунгааралдан агаарт хөвж байснаа алга болчих. Энэ үед яг гар талд нь алхаар чулуу цохох шиг тасхий тот тугарсан байна. Зочоод эргээд харуул үл таних хоёр хүн цаашаа харчихсан чулуун ханыг лантуугаар цохиж нураагаад туупыг нь шуудаанд савлаж байхан тэр. Тэгэхээр эдгээр туупны хулгайч нар байх нэ гэж бодоод амжиж. Хэдийгээр галхуу өөрөө хуучин барилгын манаач боловч хулгайч нар хоёулаа байх үед яаж чаддгүй юм байна. Ядахтаа гарт нь хүн айлгачих буу шидэн байтугай төмрийн өөдөсч байсангүй. Тиймээс нөгөө хоёрыг өөрийгөө олоод харчих вэ хэмээн ясна хавталцаад бараг л нөгөө хоёроосоо айгаад нуугдах шахуу сууж иж. Нөгөө хоёр хулгайч нь нураад шуудаасан тубинуудаа доош нь олсоор дамжуулан буулгамгац цаанаас нь өөр хүмүүс тосч аваад байгаа болтой шүү. Тэгэхээр бодож л дээ. За та энэ хоёрч хойлохнаа биш юм байна. Юу нь л олуулаа явж байгаа юм биш үү? Эднэрт мэдгэдэггүйхэн шиг сэмээрхэн бууй гэж бодсон галхуу. Доошоо хоошоогоо ухарсаар нөгөө төмөр турбаан дээгүүр дахин дөрвөн хөллөөд дамжиж эхэлсэн байна. Гэвч яг голд нь орж явтал тупу нурааж байсан хоёрын нэг нь түүнийг олоод харчих шиг болж л дээ. Удалгүйч толгой дээгүүр нэг тупу сүнгэнэ өнгөрснөө араас нь "Хөөе, мөн овшим нааша буугаад ир" гэж чангаар хашгирах дуу хаадсан байна. Галхуугийн амнаас өөрийн мэдлэхгүй "Хөөе, би ямар ч гэмгүй гудамжны хүн шүү. Та нартай л адил эндээс жаахан хар цаас олж авах санаатай ирсэн юм. Би манаач нь бишээ" гэсэн тоноо муутай дуу цуурайтан гаргасан байна. Гэвч энэ үгийг сонсоод цаад олон түүнийг өрөвдөж өрөөсөө хайрласангүй. Харин ч бүр улам уурсан бохимдож та нартай адилхан гинэ. Бид нар ямар ч хамтай адилхан гудамжных юм уу новшоо гэж хэлээд нэг нь чанх урдаас нь туу бушидтэл яг тархин дээр нь тас бууж ухаан санаа нь орон гар манарч гэлсэн ба. Энэ агшинд ахиад нэг чулуу нисэн ирж тархин дээр нь буумгц галхуу турбанаас зуурсан гараа алтан доош онохта нэг муухай хашгираад зочоод муухай зүуднээсээ сэрчиж. Тэрээр өөрийнхөө мандаг 3 давхар эвдэрхий барилгын 2 давхрын цементэн дээр гараа алдлан гулдаагаад хөвтөж яхан тэр. Өндөөж харуул балгасны онгорхоогоор хортын саран үл мэдгэн гийгүүлж харагдаж. Тэрээр гэртээ унтж байгаа зүүдлээд гарч ирсэн юм байна л да. Хэдэн мөчийн дараа гэртээ орж унтаж байсан ихнэрээ "Чи одоо хайшаа юм бэ? Хүн зүүдлээд босоод явж байгаа чинь гарч мэддгүй юм уу?" гэж сэрийгээд "Би ёстой нэрээ золтоол зүүдлээд барилга дээрээс халиад өгчихсөнгүй" гэж ихнэртэй л ир бариа гаргаж л дээ. Тэр урд өмнө хизээч ингэ зүүдлэн босч явж байгаагүй учраас маргааш нар мандвуугүй юу Баяншууны хийд рүү очиж улаан шашны нөлөө бүхий ламд үзүүлсэн байгаа юм. Тэгвэл нөгөө лам нь түүнд тохиолдсон зүүдний өвчтнийг сонсож судар ном эргүүлж хараад танаа барилга дээрээ саяхан хүн унаж нас орсон юм а да. Тэр хүний сүнс чамд шүүлчихсэн байна гэж хэлээд сүнсийг нь зайлуулж шахсан байна. Үнэхээр тэдний хажуугаар барилга дээрээ сарын өмнө нэгэн үйл таних нөхөр шүндлөөр нисч өгөөд бөөн шуугаан дэгдээсэн юм байна. Тухайн үедээ хулгай хийх гэж авсан тэнэмэл зөлбөө амтан санаандгүй чад хийж хичээ гэж дүгнээд л өнгөрсөн байна. Гэтэл тэр нь яг галхуугийн зүүдэндээ үтсэн шиг үл таних хулгайч нарт төмөр турбаан дээрээс тупуугаар цохиулаад нас орчихсонгүй юм байна л да. Ингээд ламнаар галхуугийн бид орсон хүний сүнсийг тонилгон амрааж зуурдаар өгсөн зовлон сүнсийг эвдэрхий барилгаас хөтлөн гаргаж амраасан байна. Саяхан төрийн ордны өмнөх ёслол хүндэтгсэн өргөнөөс нэг хүн унаж нас орсон. Энэ яриг сонссны дараа тэр хүний сүнсийг хүртэл хөтлөн холдуулж амраахгүй бол хожим хойштой муу ур дагуулж магадгүй гэсэн сэтгэл надад төрж үлээ гэсэн байна. Түүхтэй. Нөгөө яг л нөгөө хүн нь яаж үгснэл харуулсан юм уу та? Харин тэрний хэсэг нь бас аягүй сонин санагдлаа гадаа. Би нэг ингэж яагаад нас орсон шүү гэдгээл өөрт нь харуулсан юм уу та. За хамтраалагчаа танилцуулаад үргэлжлүүлье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашины зээл автомашин авах гэж аваад симплээр аваарай. Тэгэхээр яг одоо та автомашин худалдаж авах гэсэн тэрсэн санхүүгийн боломж чинь хүрэхгүй бол анхаарлаа төр хандуулаарай. Simple application харилцагчтай автомашины зээлийн үйлчлэгийг цаг алалгүй шуурхай, хялбар, мөн ухаалгаар хүргэх зорилготой үйлчлэгийг санал болгож байгаа юм байна. Тэгэхээр харилцагчдынхаа санхүүгийн нөхцөлд тааруулан хамгийн боломжит өндөр дүнтэй зээлийн эрхийг тооцоолж хамгийн боломжит хүүг санал болгож байгаа. Танд автомашин худалдан авах хэрэгцээ байгаа бол яг одоо Simple application
татаад тус зээлийн үйлчлэгийг авах боломжтой байна. Давуу талаас нь танилцуулах юм бол таны санхүүгийн нөхцөл тохируулсан хүү буюу 2.5-аас 3.1% хүүтэй дижиталаар буюу simple application-аараа зээлийн эрхээ тооцоолуулах боломжтой. За тэгээ хурдан шуурхай зээлийн өсөлтийг 2-8 цагт дотор ингээд шийдвэрлэждэг. Харилцагчдын хэрэгцээнд тохирсон зээлийн хэмжээ нь 500 сая хүртэл буюу их өндөр юм байлаа. Тэгээ эргэн төлөх хугацааны хувьд урт буюу 96 сар хүртэлх тэгээ зээлийн эргэн төлөлтөө simple application-аараа хийх боломжтой учраас шийдэж очвол төлбөр хийх гэж яваад шаардлагагүй. За тэгэхээр хамгийн гол нийтнийхээс бол таны цаг, мөнгө, энерги хэмнэнэ л гэсэн үг. За хаяг байршлаарсан дурдвал сонгон хайрхан дүүргийн 22 авто худалдааны зохицлбарын Автоком төвд байна. Мөн Баян зүрх дүүргийн даахүрэн авто худалдааны төвд байна. Хаанвал дүүргийн Яарамгийн Хорс моторс төвд байна. Баянгол дүүргийн Уранган Парк Ривера худалдааны төвд байна. Мөн Баян зүрх дүүргийн Дөнжин гаруй төвийн хажууд Санраас офс тус барилж байгаа хнэ. Холбоот утасны дугаар 8881 1943 8881 1943 гэсэн дугаар холбогдорой. За мөн www.simple.mn гэсэн сайт руу болон Simple гэж Facebook дээр хайгаад мэдээлэл нь харж болох нэ. Баярлалаа, хамтран ажилласан автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. Simple байлаа. Баярлалаа. За гөрвөлжлүүлэн дараагийнхаа төвгийг хүргэе. Босч яваад идэх хүмүүс бас учиртай айл юм шиг санагдлаа. За тэгэхээр дараагийнх нь болохоор нэг өвөлжөөний тухай байгаа. За манай өвөлжөж байгаа газрыг хөх чөтгөрийн ингэр гэж нэрлэдэг юм. Монголчууд газар орондоо голдуу бэлэг дэмбэрэлтэй ч юм уу эсвэл тэр орчныг нь онцлог, ус ургамал, босон үйл явдал мэтээс үндэслэн нэр өгдөг жаншилтай хүн бүхэн мэдэх болох л та. Гэтэл манай өвөлжөө тийм хачин нэртэй байдагт соц нийгмийн үзэх сурталт баглуулсан мань мэтийнхэн ичих шиг айх шигч болцгоодог байлаа л та. Уг нь хөх чөтгөрийн ингэр тун үзэсгэлэнтэй сайхан нутаг. Ард талд нь шинэс нарс холилдон ургасан сүрлэг хүрэн уулын шох орой болон хоёр хажуугаар нь их зөндөр хатан цохоо сүүхийж нарны гэрэлд алтарн туяараад үлгэрийн оронголт санагдуулам тийм сайхан байгальтай. Энэ уулын зүүн сугаас нь их авсан хүүтэн тунгалаг устай өрнөхийн горих өмнө зүг чиглэж наривтэр хөндөй дундуур угалзан урсдаг юм. Өрнөх горих ойр хавийн хөрш орой альва бодисыг тэтгэн амьлуулах мөнхийн хөх судас болдго юм л та. Горихны баруун талд нь хусан түгэл салхины асаар намуухан ганхаж зүүн итгэн бяцхан цөөрөм шил толин битг ялалзсан байдаг юм. Олон 10 жилийн өмнө нүмер дулаан ингэрт зожиг доноо гэдэг хүн бүх насаараа нутгалсан юм гэдгийг. Тэгээд тэнд альбан чөтгөрийн хөхтөл шүн болгон сүмэлзэж галын эзэн гих зэвхий хөхчтгөр доноон гэр хотыг нь иргэн амар заяа үзүүлдэггүй гэж ярьдаг юм л та. Тэр чөтгөрийг нь үцгэн гавлан заацаараа ангалзаж хоёр ухархаанаас нь бүдгхэн ногоон гэрэл үл мэдэг ёслолцсон. Урт гихчийн шар соёон бүрэгдийн хумс мэд махиж амных нь оронд онгоосоо хар нөхөл харагддаг гэсэн. Уг чөтгөрийг ойртож ирэхэд мал сүрэг үргэн божигналдаад нохот гаслалтан хуцаад өвөлжөөн торох үнчин ганц гэрийг аимшиг төгшөр нүмерч эхэлнэ. Харин манд оноод чөтгөрдөө тэмцэх найдвартай ганц зэвсэг байсан юм блий л дээ. Тэр нь олон үеийн гэртээ нэрд зард гарч авсан хуйлгаан жангаа гихчин чүмэгний ясар хийсэн цоор бөгөөд доноо ууг цоорыг пар хийдэл үлээхэд хөх чөтгөр зайлж тонилохоос аргагүй болдог ажил те. Харин доноо чөтгөрийг зайлуулдаг эд шидтэй ясан цоороо хитийд хизээ хаанаас хинээс авснаа хинтж хэлж байгаагүй. Доноо хүрээ хэд рүү явсан нэг шүн хөх чөтгөр гэрт нь морилж ороод амар тайван унтаж амарч байсан гэргийнх нь улаа бутарсан царайг мөс шиг хүдэн савраараа зөөлөн илж инхрийлэх маяг гаргаж ягаад сэрхээр нь хатавчаар гарan алга болсон тухай чихвцэн яриа амнаас ам дамжин тарж нутаг усныхныг хэрт хийлгэсэн гэдэг юм. Ус нутгийнхан хүрээнээс лам хувилгаан залж гайд чөтгөрийг өөр танилгыг гэлцсэн боловч доноо харин эсэргээрээ толгоос ихсрээд за ах トゥ нар минь сайн л бодож болгоохтун. Энэ ажлыг лавта бүтэн гэж бол би сая итгэхгүй байна. Хожим хаан их алдсан болж түүнээс улбаалan надад хор уршиг тарихыг хинбэ гэхүү. Хөх чөтгөр чинь нөгөө босоо сахалт баримт зайрангийн сүнсэн юм шүү дээ. Түүнийг шарын шашны ямар ч ном тарин дарж дийлэхгүйг би бол нэг мэдээд байгаамаа. Харин улам хэлэгний догшроход хүргэх вий дээ. Улам өшөрхөн гарч ганц надаар барахгүй бүр нутаг усыг минь бүхэлдэн төвөөхэд хөрвөл яана. Аяыг нь дагаж аашиг нь зөөлүүлж байхаас өөр арга алгадаа гэж хэлсэн байна. Тэгсэн ч нутгийн хүнтэй лам хуваргууд доноон татгалцахыг сайхран алдар нэртэй бөө зайран залж хідэн удаа ном гүрэм хийлгсэн боловч нөгөө хөвчтгөр нь хоогч дарагдаагүй гинлээ. Бас өчөрхөн тогширч нутаг нугийнхныг ч түүгээд сандрахаагүй байгаа. Нөгөө л өвөлжөөний үнчин ганц гэр болох доноогийн л оролцоор ажилдээ. Тэглээгээд зожиг донооч нутгаасаа нүүж дайдсангүй жилийн 4 улиралд нүмер дулаан бэлчээр ус сайхан нутгасаар л байсан. Харин ч 500 гаруй хонь ямаа 40 төхөр адуу 10-аа тимээн өсөж үрдсээр өвөл ачрахгүй өнтөө тархан орсоор ажилдээ.
Ингээд 15 дугаар жарны дундуур болсон төмөр бичин жилийн өвлийн аимшигт зуд турханд доной нутаг усны айл бүхэн эртэж зарим бүр модоо тултал хоосон хоцорсон байна. Гэтэл доноогийн өнчин гიშгний гарцгүй өнгөрч олонний сэтгэлд гайхшил төрүүлээд авч л дээ. Үүнээсээ болоод сүтэн олны дунд илдэв янзын яриа үүсгэн тэр. Хөө нөгөө доноо хаацалаад байдаг хөх чөтгөр нь яг чөтгөр мөн ч юм уу биш ч юм уу эдийнхэнтэй хамаатай байхаа гэлцэж ярилцж эхэлсэн ба. Зарим нь хөх чөтгөрөөс халахалсан бурхан ч байж мэднэ гэж ярьж эхэлж. Тэглээч хөх чөтгөрийн ингэрийн үн дулаахан үлцэг төгс нутагт очиж доноотой айсан буух зоригтой ус нутгийнхнаас юроос нэг ч айл гарахгүй байсаар социализмын ихэнх үедээ золгоод авч л дээ. Донооч энэ үед далд шахаж эхнэр нь жар гарч үн өглөхт нутгийн ганц гэрээрээ эзгэнсээр ганц тэнэгдүү охин нь хүнтэй суулгүй 30 нас хүрсэн байна. За ингээд мал сүрэг маламж хөх чөтгөрийн ингэрд багтгаа байдлаа өсөж арвидсан ба. Гэтэл 1950-ад оны нэг өвөл сумын намын даргаыг доноогийн буухт нь хөх чөтгөр эхнэрийг мань хорвоогоос булаагаад авчихлаа хэмээн доноо өвгөн халамцуухан нус нулимсандаа хутгалцсан хүн л угтаж авч л дээ. Түүнээс хойш тэднийхээр хэн ч хавдалгүй жил гараа өнгөрсөн байна. Эхнэрийгээ хорвоогоос салсны яг 1 жилийн ой өдөр доноо өвгөний хөх чөтгөр хорвоогоос авч одож л дээ. Голом залгаах 30 гарсан ганцгүй хүүхэн нь уул мөргөө алга болсон бөгөөд нутгийнхан түүнийг хөх чөтгөртөө нөгцөөд хорвоог орхисон гэж ярьдаг юм байна. Мал сүргэн жизгүү хоцсорч уул гадаар тараад зарим нь шилийн саярчуудын бэлэн олзолж ихийнх нь хөх чөтгөрийн хүнс болсон гэж ярьдаг юм байна. Чөтгөрийн энэ түүхийг 1988 онд нэр зохиолч Нимаа гой хуучсан байдаг. Нимаа гой зохиолч одоо Хинтээ аймгийн Дадал Батнаров сум нэгдлийн дараагаар олон жил ажиллахдаа хөх чөтгөрийн учрыг ухах гэж зөндөө бодолж яж жинхэнэ хөх чөтгөр нь доноо өөрөө байсныг мэдсэн гэж ярьсан байдаг юм байна. Ямар сонь. Гэтэ хөх чөтгөр гэж нэрээ дуулж ирсэн юм байна. Тийм үү? Тийм байна. Тэгээ өөрөө байсан гэдэг нь одоо яг та зүгээр нутаг хүн амьтаа ойртуулахгүй гэдэг ч юм уу тийм яриа гаргаж л домнох юм уу да? Нэг тиймэрхүү байсан юм шиг байна. Тийм л байна. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн түүх рүү орцгоё. За сая лайм маань түрд нэг жоохон харагдахгүй юм гацсан юм шиг үлээ. Тэгээ одоо зууралцсан байгаа шүү. За дараагийн түүх маань хачирхалтай ихч. За өнөөдөр ярих түүхийн эзэн бүсгүй тун аймхаа гинэ. Найзуудаараа парк орох юм бол одоо жишээлбэл одоо галзуу болгон байлаа гэхэд галзуу болгон дээр суудаггүй. Ер нь айц тоглоо одоо төрүүлэн бүх зүйл дээр ерөөсө суудаг байсан юм байна. Тэгээ дээр үед нэг найзтайгаа шөнө оршуулган газар очиод хөтлөө хайжсан нэг удаатай. Гэхдээ яг тэр оршуулган газар зорж очисон гэхээс илүүтэйгээр нөгөө очисон одоо найзынх нь гэрийн ард талд нь оршуулган газар байдаг гэсэн юм байна л да. Тэгсэн тэр найз нь хоёулаа гарчаад ирээд энэ оршуулган газар руу оронгуудаа нөгөө бүсгүйг үлдээгээд ингээд гүүгээд явцсан. Тэгээ бүсгүй хөтлөө хайж оршуулган газараас уйлсаар гарч ирсэн. Тэгээ энэ явдлаас хойш нэг төрлийн одоо травматай болсон байл их аимхай болсон гэсэн. За тэгвэл одоо үндсэн яриа руу орцгоё. Хэдийгээр бүсгүй аимхай ч гэсэн тун эрхчлөөтэй нэгэн гинэ. За ямар байдлаар эрхчлөөтэй вэ гэхээр гэртээ хонохоос илүүтэйгээр найз нөхдийнхөө гэрд илүү их хондог юм байна. Тэгээ ялангуяа нэг дотны эгчиндээ байн очиж хондог байсан. Тэгээд хачирхалтай тэр эгчиндээ очиж хонох бүрт нэг тийм таагүй мэдрэмж төрдөг байсан маа. Бид нар хэлдэгчтэй тэ нэг газар очихоор ер нь жоохон эвгүй газар байна да гэдэг нэг мэдрээд байдаг хүмүүс өдөө шүү дээ тэ. Бүсгүй яг тийм байдлаар энэ эгчинд л очихоор жоохон эвгүй санагдаад байсан. За ингээд нэг өдөр өнөөх эгчиндээ хонохоор очиж л тэ. За тэр эгчин айхтар олон тавилгагүй. За доторх өрөөнд доторхыг дүрслэх юм бол компьютерийн урд бол мэдээж суух сандал нь байгаа. За тэгээ үргэлжлээд ингээд ор байсан буюу хил тийм жижиг хөрөнд унтдаг гэж. Тэгээ тухайн орой бүсгүйг унтахад компьютерийн урд байх сандал бүсгүүрөө ингээд хараад эргэцсэн байсан гинэ. Яг солонгостоос тэгж ярьдаг юм. Сандлыг ингээд одоо унтж байгаа юм тийм өөрлөгөө харуулахгүй ширээрөө ингээд тулгаж тавьдаг. Тэгээ нэг юм зуршилтай хүмүүс байдаг. Би ч гэсэндээ сандлыг орой унтж байхдаа ингээд өөрлөгөө харуулах гээд дандаа ингээд ширээрөө тулгаж тавьдаг байхгүй. Тэгэхээр яг тийм зуршилтай байсан. Гэхдээ яг бүсгүй бол тухайн үед нэх анзаараагүй. Зүгээр л унтаад өгсөн. За тэгсэн шүнжэнгөө сүнсэнд даруулаад хит сэрх гэж оролцсон гинэ. Тэг юусоо сэрч чадахгүй ингээл би нь хөршчөөл байгаа даа. Тэгээ сэрсэн мөртлөө хөдөлж чадахгүй юм байдалтай байсан. За гэтэл гинтхэн энэ үед бөөгийн хингэрэг нүдж байгаа юм шиг тийм чимээ дуулцж ихсэн гинэ. Хөдөлж чадахгүй ингээ гацсан байсан чи. Тэгснэ удалгүй хин нэг ойлгох чимээ болж өөрчлөгдсөн маа. Тэгснэ ойлгох чимээ дахиад хин нэгэн инээх чимээ болж өөрчлөлт. Ингээл тасралтгүй юмнууд ядж байгаа юм шиг, уйлаад байгаа юм шиг, инээгээд байгаа юм шиг. Тэгээ харыг гэр харч чадахгүй, хөдөлж чадахгүй ийм байдалтай байсан. За тэгээ энэ үед бүсгүй хөвтлээ айсан юм байна. Тэгээд хүн айхаараа нэг тийм одоо юу гэдэг тухайн үед болж байгаа үйл явдлыг мартаад ингээ ухаан алдчихдаг шүү дээ, тэ. Яг тийм байдлаар ингээд гинтхэн ухаан алдсан. За ингээ өглөө болсон. Тэг өглөөс ирсэн чинь хамт унтсан их чинь. Гүй чи шүнжэнгөө хар хөс чинь цувчсан, хачин аваа гаргаад би чамайг өвдсөн байх гэж одоо сэрэх гэсэн чи юусоо сэрсэнгүү. Тэгснэ гинтхэн өөрөө босоо суудсан штэ чи.
тийм байдалтай юу ч дуурахгүй нэг хэсэг ингэж гүлэрчээсэн аа. Тэг буцаад юу ч ярихгүй унтаад төгсөн. Өстө сонирн байсан чи гэж хэлж. За энэ явдлаас хойш бүсгүй тэр их чиндээ очиж хонохоос ерөн зайлсхийх болсон юм байна. Ерөн жоох эйгүү юм байна да гэд. Яг тэгэхээр өөрийнхөө гэрт хоноход бол зүгээр, өөр найз нөхдөндөө хоноход зүгээр хамгийн ачаалттай нь энэ дотныхоо их чинд очиж хоноход л тийм зүйл болоод учраас за эднийх ер нь жоохон сүнстэйж байдаг юм ямар нэгэн зүйлтэй байна да гэж бодоод эднийд ер нь хоноод тийм байна. Дэми юм байна гэж бодсон юм. За ингээд энэ явдлаас хойш нэлээд хугацаа өнгөрсний дараа бүсгүй өнөөх сүнстэй гэртээ одоо сүнстэй ч гэдэм үү те ямар тааш тэр их чих гэрт найз залуугийнх нь хамт одоо юу гэдэг тэр нөгөө нэг сүнс мэдрэгдээд байдаг тэр нэг ихч байгаа ш. Тэр их чинь найз залуу тэгээд энэ дульби гэдэг эрэгтэй найз байдаг гинэ. Энэ найзындаа очиж хонохоор болсон юм байна. Тэгэхээр одоо нөгөө нэг амар ихч тэгээд найз залуу тэгээ энэ дульби гэдэг нь болохоор эрэгтэй найз нь гэсэн. За гэхдээ бүүндөө хамт очиж байгаа биш. Дульби гэдэг эрэгтэй найзынд нь нөгөө нэг гэж жоохон эвгүй гэртээ их чинь найз залуутайгаа аль хэдийн хамт очиод нэг өдөр хонцсон. Бүсгүй хувьд бол ардаас нь ингэж нэмэгдэж очиж байгаа гэсэн. За ингээд бүсгүй найзынхаа гэрлөө явах замдаа найзтайгаа уцаар ярьж нөгөө эрэгтэй найзтай. Байна уу гэдэг ингээд уцаарсан чинь найз нь яг энэ ойр зүрх хов ярьжсэн гэнтхэн. Хүү нэрээ өчигдөр их чинь би сүнс оршиг болсон шүү дээ. Шаал өөр хүн болцсон гэж ярьж нөгөө аимшигтай гэртээ их чиг. Тэгээ бүсгүйч яг хүн найз нь тэг өөрийг нь аймхаг гэдэг мэддэг болохоор за бодлын намайг тэгэл аймхаг маань тэг мэдээл ингээд жоохон цаашлуулаад те тоглолцлоо болоод гэж нэг сүртэй зүйл бодлого өнгөрсөн юм байна. За ингээд орой 18 цагийн үед бүсгүй нөгөө эрэгтэй найзхан гэрт очсон. Тэгсэн өнөөх их чих нь найз залуу нөгөө эрэгтэй найзтай хамт ингээд компьютер ард тоглоо суужсэн гэж байгаа. Тэгээд бүсгүй орж ирэнгүүт нөгөө ихч болохоор нөгөө аимшигтай зүйл одоо аимшигтай байртай гэх юм одоо юу ч хэлмээр энэ тэгэхгүй болохоор жоохон толгойр юм байна те нөгөө байрны эзэн их гэх юм юу гэмээр. За тэгсэн чинь тэр ихч болохоор ингээд орон дээр суудсан уцаараа оролдож байсан. Харин нөгөө нэг хоёр залуу болохоор хоёр компьютертэй байсан гэл компьютер дээр тоглолцсон ингээл нэг баах юм яриад ингээд суужсан гэж. За ингээд бүсгүй гаднаас орж ирэнгүүтээ нөгөө эрэгтэй найзаа жоохон тунархаал хэлжилдэг. Гү чи одоо хүн орж ирсэн байх чи хоол ундчтай аяна амсарч зуулахгүй ямар сайн ингээл жоохон цаашлуулаад ярьж. Тэгсэн чи нөгөө найз нь эргэж харснаа. Гү чи нэрээ юм идээгүй юм уу гэхээр гү би юу ч идээгүй штэ гэдэг. Оо за тэгвэл одоохон энэ тоглоомыг битээр ингээд дуусчихад хэдүүлээ хамтдаа юм идцгээе гэж хэлж. За ингээд бүсгүй нөгөө орон дээр уцаа оролдож ирсэн нөгөө нэг эвгүй байртай ихчтэй очоод мэдлээл ингээл харсан чинь царай нилээн баргар царайтай уцаа оролдож ирсэн гинэ. Тэгээ бүсгүй "Гэхдээ та шууд унтаагүй юм уу их ч" гэж асууж. Тэгсэн чинь нөгөө их чинь "Үгүй. Одоо тавчхан хариулаад өөр юм хэлсэнгүү. Тэг яг бүсгэж жоохон гайхчихлаа. Яа тэгэхээр энэ ихчтэйгээ бас нэлээ олон жил найзалт нөхөрлөж байгаа. Өөртөө нэрөөс ингээд юм ганц хоёр үгээр харьцахгүй ш. Угаас их тийм яриац хүн байсан учраас ядчил их чинь өчгдөр тэглээ тэгээд ингээд унтч чадсангүй дээ гэж хэлдэг хүн байсан чинь нэг тийм чаал өөрөө харьцаантай хүн шиг л ингэж хэлсэн юм л та. Тэгээ ягаад ч юм тэр өдөр нэг л тийм өөр хүн шиг санагдаадсан гэж байгаа. Тэгээ бүсгүй дотроо за ихч найз залуутайгаа муудалцсан байх та ямар нэгэн зүйл болсон юм байл үү гэж бодсон. За тэгсэн чинь гинтхэн нөгөө ихч чинь би ариун цэврийн өрөөс орлоо гэж хэлээд ингээд босоо явцсан. За тэгсэн энэ үед ардаас нь нөгөө компьютер тоглож исэн эрэгтэй найз нөгөө дөрвийг хэлсэн юм л да. Их чүчүүдэр найзлуутайгаа айхтар муудалцсан. Тэгээ би манад та хоёр одоо муудалцах гэж ирсэн юм уу? Яах гээд байгаа юм бэ гэдэг хэлсэн чинь сүүлд энэ 2000 айгу эвлэрцэн гэж хэлсэн байл. Гэтэ энийг бол нэлээд шивнэж хэлсэн маа шүү дээ. Хүн ариун цэврээр урсан баг чинь нөгөөн дээр нь муулаад гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нь бүсгүй тэгэл тэгвэл ингээл муудалцаал тэг гэртээ харихгүй да яагаад их ч тэг үлдсэн юм болоо муудалцсан байран байж энд ингээ хойлоо суучдаг нь яаж байгаа юм болоо гэдэг асууж л та. Тэгэхээр нөгөө эрэгтэй найз нэлсэн мөн. Үгүй яах вэ их ч цагийг сайхан өнгөрүүлэх гээд гарч ирсэн байтлаа одоо муудалцлаа гэл ингээд харин гэхээр өөрт нь жоохон онцгой санагдсан байлгүй дээ. Тэгэл баймаар байна гэл байгаад байгаа штэ гэжсэн маа. За тэгсэн чинь ариун цэврийн өрөөнд байгаа ихч тэдний яриаг сонссон юм уу яасан мэдгүй учиргүй гинтгэл хөхрөөд ингэсэн гинэ хаа гэл баах энийг гэсэн. Тэгээ жаахан хачаа санагдсан байгаагүй тэд хоорондоо нэлээд сул шивнж ярьсан маа. Энэ найзлуун ч гэсэн тэнд сууж байгаа ш. Тэгэхээр одоо илтчангай гэл ингээд чанга ярихгүй нэлээд сул ихч ингээд найзлуудаа модалсан маа гэдэг ярьсан гэсэн. Тэгсэн чинь энэ шивнэж ярьсныг тэр ариун цэврийн өрөөнд тэг бүр хаалганы цаанаа хүн сонсно гэдэг бол юу л бол. Тэгээ ямар тач тэд чимээгүй байж агаад за удалгүй ихч ариун цэврийн өрөөнд дахиад маш чанган хэлсэн маа. Ганцаараа л энийг гэсэн. Тэгээ бүгд бодсон маалдаггүй. Одоо энэ хүн ч утсаар яриад тэ ариун цэврийн өрөөнд хэн нэгэнтэй яриад энийг байгаа юм билүү гэж бодоод. Тэг ингээд нөө суужсан орлого нь харсан чинь орон дээр утасна байсан. Тэгэхээр ариун цэврийн өрөөнд утасч байхгүй ганцаараа орчингуудаа ингээд очиж зүггүй хөхрөөдсөн болж таарч штэ тэ. За удалгүй ихч ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд бүсгөөгүй ихчээ та яагаад ариун цэврийн өрөөнд энийг гэсэн юм бэ? Викторийн яриаг сонссон юм уу гэж асууж. Тэгсэн чинь өнөөх ихч нь нэлээд гайхсан байдалтай. Юу инех? Юу сонссон гэж та нар миний тухай ярьсан юм уу? Тэглээч их чинь юу сонсоогүй штэ. Би бас энийг өгөхгүй штэ. Чи юу яриад байгаа гэж хэлж.
Тэгээ бүсгүй өөрийгөө буруу сонссон байхдаа гэж бодсон боловч нөгөө талаараа эгчийн инээж байгаа чимээ яалтчгүй мөн байсан бүр маш чанга тэр ариун цэвэр өрөнд инээс нь бол үнэн байсан байгаа. За тэгээ энэ үед өнөөх их чинь ёо бүрөөсчлөө хэдүүлээ юм идээл да хоол захиалъя л да гэж хэлж. Тэгээ бүсгүй уцаа гаргаж ирээд өнөөх ихчтэй хамт ингээд хоол захиалгаал энэ хоолыг авах энэ хоолыг авах гэх ингээд ярьжсэн ба. Тэгээд тэгж ярьж байгаа нэг хоол захиалсан. За тэгээ хоол маань 40 минутын дараа хүргэл дээр ирэх байсан. Тэгээд залуус үргэлжлүүлэн компьютер дээр тоглож байсан. Харин бүсгүүчүүдийн хувьд бол тэгээ одоо хоорондоо ингээд яриагаал хүлээж суусан байна л да. Тэгээ бүсгүй хүлээж суугаа нэг зүйлийг нэлээд анзаарсан ба. Хажууд нь суугаа нэг эвгүй байртай ихч өөртөө ингээ ярихтаа зүв зүгээр. Яг л байдаг шиг ингээ хэвээ инээж хөрөлн ярьчих. Тэгээ ярихгүй чимээгүй болонгуудаа л нэг тийм хачин яг ингээ нүдэн бүр ингээ хов хоосон тийм хоосорцсон гэх юм уу. Тийм сонин харцтай болол юм асуугаад дуурахаар тийм ингээл ингээ хариулчаал. Тэг юм дуурахгүй болохоор нэг сонин чив чим нэг өөр хүн шиг болцсон юм. Тэгээ бүсгүй өмнө ихчгээ хизээчтэй ийм байгааг харж байгаагүй учраас жоохон гайхсан гэнэ л дээ. За тэгжээтэл 40 минутын дараа хүргэл дээр ирэх байсан хоол нь 25 минутын дараа эрт хүрээд ирчих. За тэгээд тэд хүргэлтийн хоолоо гарч авах хэрэгтэй байсан учраас бүсгүй за би юусаа гараад авчаад ирье гэж хэлж байна. Тэгээ өнөөх их чинь тэгсэн чинь юу болсон гэдэг. Үгүй яахаа их чинь гарч авчаад ирье гэж хэлж. За ингээ гараа авцсан. Гэтэл нөгөө ихч гарснаас хойш 5 минут өнгөрсөн ч гэсэндээ орж ирөхгүйсэн. Тэгээд хүргэлт чинь бол баг гэрээ үүдэн тавчаал өгч шүү дээ. Тэгсэн чинь нөгөө одоо нэг давхарлаа буугаад аваад орж ирэхин хооронд бол айхтар удахааргүй байтал нэлээл удадсан юм байна л да. Тэгээд бүсгүй гайхаад уцраа залгасан маа. Уцруу залгаад үгүй их чи та хаана байна? Бүр гараа явцсан юм уу? Яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж хэлж. Тэгсэн өнөөх их чинь утсаа бол авах нь авцсан дуудлага авцсан мөртлөө өрөөс ингээл дуурахгүй чимээгүй л гоцсон гэл. Тэгээд бүсгүй тасралтгүй байна уу? Их чи байна уу? Байна уу? Байна уу? Та сонсож байна уу? Их чи та хаана байгаа юм бэ? Гэж асууж. Тэгсэн ямар ч хариу байхгүй. Тэгээ сүүлдээ аргаа барсан даа гоо та. Ууралцсан байх та ямар сонь ингээд найзлууд нь утсан гэсэн. Их ч юус дуурахгүй байна гэд. Тэгсэн найз залуу нь "Гүй чи байна уу? Юу хийгээд байгаа юм бэ? Байна уу? Хүү чи зүгээр үү? Ямар нэгэн зүйл болсон юм уу? Хүү зүгээр үү чи?" гэж асууж. Тэгсэн чи ямар ч хариу байхгүй. Тэгээ найз залуу нь "Гүй ер нь байдал нэг л биш байх шиг байна" гэж бодоод юу тааж утсаа таслаад за ингээд энэ гур маань бөөнд одоошгоо буусан ба. Юу л болоод байна да. Ил юу үг юм байна да. За хамтрaalчид танилцуулаад өргөжлөлийн Медопил эмнэлэг Туркийн тэргуулах их сургуулийн цогцлбор эмнэлэг байна. За энэ эмнэлэг нь Турк улсын Стамбул хотод байрладаг хамгийн том хүчин чадалтай их сургуулийн цогцлбор эмнэлэг GCI олон улсын эрүүл мэндийн магадлал итгэмжлэгтэй Туркийн эрүүл мэндийн сайдын эмнэлэг байна. За тэгэхээр Монгол дахь төлөөлөгчийн газар гэж байгаа. Медопил эмнэлгийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Улаанбаатар эхлэлээр баруун талд төв зам дагуу байрлаж байгаа. За ер нь бол голомт бизнес төвийн замын эсрэг талд нь. За тэгэхээр одоо очихоор нөгөө гадаанаа зогсоол бол хангалттай байгаа. Энэ төлөөлөгчийн газар нь Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтэй, оншин тодорхойгүй эсвэл гадаадад эмчлүүлэхийг хүсэж байгаа хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой сонголт нь болно. За үн төлбөргүй тээврийн үйлчлэг үзүүлдэг юм байлаа. Стамбулын онгоцны бодлоос тосоох, эмнэлэг болон байрлах газарт хүргэхтэй буцаах үйлчлэгийг үйлчлэг бол үзүүлдэг гэсэн. За тэгээ байрлах газрын хувьд зочид буудал, захиалга, түрээсийн байр олоход дэмжлэг үзүүлдэг. Онгоцны билет, визний үйлчлэгээс үзүүлдэг буюу Turkish Airlines-тай хамтран ажиллаж байгаа учраас тунадахгүй нислэгийн хөнгөлөлттэй билет захиалах боломжтой болно. Тэгээ 30 хоногоос дээш хугацаагаар эмчилгээ хийх бол эмнэлгээс нуурлаг гаргаад визийг нь 2-3 хоногийн дотор гэж гаргуулах бас боломжтой байдаг юм билээ. Тэгэхээр эдний ч одоо Medpol эмнэлэг Туркийн хамгийн шилдэг, хамгийн сүүлийн үеийн өндөр наривчлалтай тоног төхөөрөмж онцлогоо хийдэг гэдгээр алдартай юм байна. Тэгээ эдний эмнэлгийн одоо технологи нь зөвхөн Туркд төдийгүй дэлхийд тэргүүлэгч JCI олон улсын магадлалын итгэмжлэлтэй. За тэг өндөр стандарт бүх эмчилгээний арга барилтай гэдгээр онцлогтой юм байна. За тэгээд мэрэгсэн эмч нар байдаг. Энд нь болохоор хавдар судлал, мэдрэл, зүрх судас, нөхөн сэргийх эмчилгээ зэрэг өргөн өрөөний ээж бүр эмчилгээг санал болгодог байна. Америкийн нэгдсэн улс, Европ, Туркт мэрэгсэн олон жилийн туршлагатай нэр хүндтэй салбартаа тэргүүлэгч эмч нар таны оншин толгуурлан хамгийн үр дүнтэй шалгарсан эмчилгээг үзүүлнэ. Дээрээс нь онцлогоо эмчилгээний зөвлөгөө өгдөг. Монгол дахь төлөөлөгчийн газар шинжилгээний материалаа та өгснөөр мэрэгжлийн эмч нар таны оншийг хянаж үзээд шаардлагатай нэмэлт шинжилгээ дээрээс нь эмчилгээний арга зам, зардлын мэдээлэл болон эмчилгээнд зарцуулагдах хугацааны талаар мэдээлэл хурдан хугацаанд өгөх юм билээ. За ингээд дэлгэрэнгүй мэдээллийг 99, 19, тэг 6, 99, 52, 32, 21 гэсэн дугаарлал холбогдож аваарай. Сошиалагийн Medopil SGMN гэдэг хахаар гараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан Medopil эмнэлэг Туркийн тэргүүлэх их сургуулийн цогцлбор эмнэлэг байлаа. Баярлалаа. За ингээд хөрвүүлээ. За нөгөө их чинь хоол авна гэчихэд сургуу болох болчихлоо шүү дээ. Утас муцаар ярьсан ч гэсэн чимээг болцсон. За ингээд нөгөө найз залуу, за тэр нөгөө байж байгаа байрныхаа эзэн залуу, за тэгээд энэ бүсгүй ингээд гурлаа доошгоо босон. Тэгээд тухайн үед өвлийн эд хүүтэн байсан учраас гадаа одоо нилээ удмааргүй тий одоо хурдан л орж ирэх шүү дээ. Тэгсэн өнөөх их чинь гадаа хүүтэн чичирсэн гар утсаа газар унгаац уйлаа суужсан ба.
Тэг бүгдээр гайхаад гүүж зүгээр үү яаваа ийвэ гэдэг асуусан. Тэгсэн нөгөө их чинь юу ч хэлэхгүй ингээл чимээгүй л уйлал суудсан. Тэг хада ийм хүүтэн байхад гадаа ойлгоод л тавьж одоо уйлж байгаа ч гэсэн ингээд тайвшруулаад яаж хийж байгаа дотгошоо оруулаа гэж бодож л дээ. Тэгээ өнөөх ихчийг оруулах санаатай татсан чи хөдлөхгүйсэн. Бүр 2-ын 2 эрэхтэй залуу байгаа шүү дээ. Энэ хоёр залуу зулгаагаа дийлэхгүйсэн гэж байна чинь. Нэлээд турхаа юм жижиг мэт юм их юм байна л да. Тэгээ уг нь босгүй их турхаа жижиг хөнгөн мөртлөө яагаад ч юм тэр өдөр ингээд татах гэхээр ерөөсө босхгүй. Тэгээ аргаа барсан найз л өнөөх их чи ингээд үүрхээр шийдсэн маа л да. Тэгээ үүрхтэй бүр ингээд арай ядан үүрсэн гэж байна. Учир нь өнөөх их чинь би энэ бүр ингээд хатуурсан яг л одоо нэг юм чулуу нуруунд дээрээ тавиад үүрж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлсэн маа. Тэгээ найз л ч гэсэн гүчиж одоо ямар амар хатуу юу болоод байна гэж гайхсан. Тэгээд тухайд хүргэлтийн хоол нь хажууд нас уучраас нөгөө хоёр нэг хоолыг аваад ингээд дэше гарцгаасан. За ингээд гэрт ормогц өнөөх их чинь гинтхэн үгүй миний зүрх хөвдөд наа миний зүрх хатгаад миний зүрх хөвдөд наа гэж очиж зүггүй ингээд зүрхээ барай газар суучиж. Тэгээ бүгдээ санаа зовлгүй яаваа ийм юу болоо эмнэлэг авах уу яаваа яач ба гэх ингээд сандарцгаасан. Тэгсэн гинтхэн өнөөх их чинь учиргүй өсөрч босноо ариун цэрүүр рүү гүгээд орчиж. Тэгээд нөгөө ариун цэрүүрийн хаалгыг хаангуутаал уйлж эхэлсэн ба. Тэгээ бүсгүйд яагаад ч юм нэг чиг уйлж байгаа ч юм нэг л тийм танил өмнө нь сонсч байсан юм шиг санагдсан л дээ. Тэгээ сонсоод байх нэ хүний уйлж байгаа чимээ гэхээс илүүтэйгээр нэг тийм хачин одоо инээдж байгаа мó уйлаад ч байгаа мó үгүй тэгээд нөгөө их чинь уйлж байгаа бол бас нэг юм танихаар штэ тийм эмхтэн уйлж байгаа чимээ гэсэн тийм биш яг ингээд чөтгөр шулам уйлаад өрлөөд энэ үг юмараа маш хачин чимээд болцсон. Тэгсэн гинтхэн өнөөх их чих нь одоо нөгөө гэрт хоноход шүн сонсогдсон чимээтэй яг адилхан чимээ байсан гэдгийг санаж байгаа. Нөгөө яг хэлсэн штэ тий шүн ингээд хөдөлж чадахгүй уйлаад байгаа мó эсвэл хингэрэг нүдээдж байгаа юм шиг сонж чимээ гэсэн чи яг тэрнтэй давхтаж сонсогдсон юм байна л да. Тэгээ энэ үед бүсгүй хамаг шар ус бүр өөрийн мэдлэг хоёр чихээ таад газар суучиж айсандаа болоод. Тэгсэн чинь нөгөө найз залуугүй чи хүртэл яач ба яава юу л та нар чи яагаад байгаа юм бэ гэл тэргээр дүр бөө юмсан. Нэг нь ариун цэрүүрөнд орч уйлаад байгаа нь мэдгэдэггүй нөгөөт нь чихээ таад ингээ газар хөсрөөд одоо газар суудсан. Тэгээ энэ үед ариун цэрүүрөнд байсан ихч гинтхэн гарч ирснэ хаалга ингээд савж нээснэ лифт рүүгээр авчиж. Бүгд гайхаад ардаас нь гүйжиж болохгүй яав юу болов вэ? Тэгсэн хоёр эрэгтэй хувьд бол ингэ төрүүлжгүйгээд утсан. Бүсгүй хувьд бол шок нурцаа байсан учраас нэлээ сүулдэл очилж л тээ. Тэгсэн өнөөх их чинь лифтний ур зогссон. Лифтний хаалгыг нүдэх гэж оролцсон. Ингээл учуу зүг ингээл балбгаал лифтийг. Тэгээ гэрийн эзэн Тулби гэдэг нөгөө эрэгтэй найз нь өөг чи болиулах санаад. Үгүй та чи яагаад байгаа юм бэ гэд мөрнөөс нь татсаж. Тэгсэн хачирхалтай энэ эмэгтэй түрүү хэлсэндээ би хаагны хувьд бол нэлээд туранхай жижиг эмэгтэй. Энэ одоо гэрийн эзэн залуу бол би эрхүү залуу байгаа шүү дээ. Эрэгтэй хүн ч бас арай хүчтэй байгаа шүү дээ. Тэгсэн чи мөрнөөс нь татаад бүр ерөөсөө дийлж чадахгүй. Тэгээ нөгөө эмэгтэй ч гэсэндээ маш хүчтэй түлхчихсэн маа. Тэгээ энэ үед бүсгүй өнөөх хичээс жаахан айсан байртай харж зогсон маа л нөгөө хоёр залуу ингээл болуулах гал хичээл бүсгүй болохоор нөгөө амар чимээ сонсцоо учраас яадгүй хүн үү юу вэ энэ хиччүүд яац юм болоо гэд. Тэгээ ингээ харж зогсож хооронд санамсаргүй харц тулгарчиж. Уг нь энэ ихчтэй энэ бүсгүй хувьд бол бараг 7 жилийн турш нөхөрлж байгаа нэгийг маш олон жилийн турш мэддэг учраас ийм аимшигтай тийм харцаар өөрийг нь харж байгааг бүр нэг ч удаа харж байгаагүй юм байна л та тийм. Яг л ингээд нөгөө ихчих биш шаал өөр хүн өөдөөс нь харж байгаа юм шиг санагдсан байна. Хачирхалтай нь бүсгүй өнөөх ихчтэй харц тулгармагц амьсгаан тавьчтаад ингээд амьсгалахд хэцүү болоод эхэлсэн гинэ. Тэгээ ингээд газарт өөр юм байлгүй унангуудаа тийч гинэд эхэлсэн. Тэгээ энэ байдлыг харсан нөгөө их чих найз шок орж байгаа. Найз бүсгүй дээр лефт рүү үсрэх гээд байгаа. Яах гээд байгаа мэдгүй орилж чалаад балбал. Тэгсэн нөгөө найз гээд байгаа нөгөө дүү бүсгүй бүр газар ингээд юу болоод байгаа мэдгүй ингээд тийч гинэд унцсан. За тэгээ энэ тунд ганц ерөөсөө өөрийн ухаантай байсан хүн нь тэр нөгөө энэ гертэн цугларсан гэдэг Тулби гэдэг залуу ганцаар ингээд өөрийн ухаантай байсан. Тэгээд найзлууд нэлээгүй их чих гэрлүүн оруулаа чи таталтаа барилтаа гэдэг. Ингээд арай ч юм айта бөө юм болж ингээд гэрлүүн оруулсан. Тэгээ энэ хооронд бол нөгөө их чих ингээд тасралтгүй би орохгүй би гэрлөө орохгүй би орохгүй гэл ингээл хашгичж байсан. Тэгээд үнэхээр ийм дийлхийн аргууд ч одоо 2-2 залууд маш намхан дэжчихэн турхаа битэй эмэгтэй татаад дийлэхгүй арай гэж ингэж ширсэн. За ингээд 2 залуу арайхийн өнөөх ихчээ гэрт оруулчаад эргэж ирээд нөгөө газарт амьсгалан давчтаад юу амьсгалж чадахгүй ингээд тийчгнээд унцсан бүсгүй байгаа шүү дээ. Тэрийг татаж бас гэрлэн гэж оруулсан маа тайвшруулаад. За гэтэл энэ хооронд өнөөх их чинь гэрлөө оруулахын тулд мэдээж нөгөө дараагийн эмэгтэйг оруулахын тулд хаалга нээх ёстой шүү дээ. Тэнгүүд хаалга нэнгүүд л ингээл галзууслуу тамж дотроос гарч ирэл би гармаараа би энэ гэрт байхгүй гэл хүсрэл. Нөгөө бүсгүй болохоор гэрлүү ингээ орж чадахгүй. Ингээ хоёр эмэгтэйд энэ хоёр талууд яах учраа мэдгүй. Арай гэж нэгийг нь оруулахаар нөгөөт ингэж үсэрч гарч ирээд ийм байдалтай байсаар гоод за ингээд эхний хэсэг маань энд дуусчих. Их наачуудаа яатарсан юм бэ?
Тийм тэгэхээр маргааш энэ нэмэгтэй яг ямар учраас те ингэж байгаа одоо юу гэдэг энэ дотор нь биед нь хүн орсон юм уу эсвэл энэ байр нь өөрөөс хүнстэй болоод орохгүй гээд байгаа юм уу тэгээд энэ нэмэгтэйг хараад нөгөө энэ бүсгүй чинь дотор нь давчтаад амьсгалж чадахгүй болоод байгаа ч те тэр нь бас одоо яг ямар учиртай юм гэдэг. Харин гэхэр чи энэ төлбийг энэ дэр чонж байгаа үстэй. Тийм найгтай найзанд хонж байгаа байхгүй. Энэ нөгөө охин чинь бол эхлээд энэ ихчинд очиход гэрт нийвсэн. Одоо бол зүгээр найзандаа л эрэгтэй найзанд хонж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр энэ ихчтэл учир байна та тийм ээ. Тийм ер нь бол энэ түүхтэр тэгээд дараагийн хэсэг дээр өргөжлүүлээд бас илүү дийлэрэнгүй хүргэе тийм. Тэгэл юм байна. Яг л ч сүнс мэс шүглцэний тэр бол нөгөө дийлдэхгүй байгаа юм тийм юм болоо даа бодож сууж үлээ. Тийм ер нь түгээмэл түүхүүд дээр дэгдэг шүү дээ тийм. Ямар нэгэн сүнс одоо бид норцсон ч юм уу нэг тийм шүглцэн байх юм бол дийлдэхэ болждаг шүү дээ тийм. Одоо Европын кинон дээр ч гэсэндээ тэгж боддог шүү дээ. Тий, хичнээн эрэгтэй хүн нөгөөдгөнд ялангуяа бүр жижигхэн төрхөн биетэй эмэгтэй хүмүүс байгаа гэдэг шүү дээ. Гэтэл мянга хүчтэй эрэгтэй хүмүүс өргөж битгэл хөдөлгөж дийлхэ болчихдог юм шүү дээ. Тэгээ дээрэс нь зүгээр ярихдаа бол зүгээр. Харин ярихгүй байгаа үедээ бол ингээд энэ юу гэдэг энэ сонирн болцсон. Тэгээд ариун цэр өргөнд орол ингээд ганцаараа инээж өгрөл тийм сонирн байдал та. Тэгээ дээрэс нь харц нь өөрчлөгдөжлөө шүү тийм ээ. Харц чинь ч өөрөө нэлээ юм хэлээд өчлөө дөө. За тэгвэл хэзээ маргааш үргэлжлэнэ үү? Тийм маргааш үргэлжлэнэ. Тэгвэл маргааш үргэлжлийн сонсоод энэ хүүхэнд яг юу болоод байгаа юм бэ гэдгийг мэдэж байгаа тийм ээ. Зян дургийн нэвтрүүлгийн өндөрлөлийн хамт байсан сонсогчдоо баярлалаа. Студид хөтлөгч Чанцаа Аами, найруулагчаар Борхоогийн Чинбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар автомашины зээл автомашин авах гэж байгаа бол Симплэр аваарай. Мөн Медиапол имлэг Туркийн тэргүүлэх их сургуулийн зохицол имлэг байлаа. Урагшлуулан томчуудын шууд нэвтрүүлгээ аван сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.